Тэгээд бит хоёрын яг тиймэрхүү тийм зөрчилдөөнтэй үедээ гаргадаг хамгийн гоё үйлдэл одоо юу гэхээр бит хоёр бие биентэйг амар гоё ингээд чанга тас тэрвэрлдэг байхгүй ингээд явна за аавыгаа уучлаарай аав нь үнэхээр чихэр өгч чадахгүй нэгэд ингээд тэрвэрдэг байхгүй. Тэгэхээр Жинжика бас аавыгаа амар гоё чанга амар чанга юм жижигхэн мөртлөө амар жижигхэн гараараа юм жижигхэн толгой молгоор ингээд налаад намайг амар чанга тэрвэрлээ тэр л айгүй гоё юм дөө. Бит хоёрын хамгийн гоё юм чи. Амар төвшин гэдэг би комедийн амраа байна. Тэгээд энэ миний хажууд байгаа хүүхдийг бол Индранил буюу Жинжика гэж нэрлэдэг юм байна. Нав мемор жаргал гэдэг 23 настай. Тэгээд хизээ хаа басгүй. Яг өмнө жилийн 9 сарын 25-нд анхудаа болсон одоо охин маань 10 сартай. Намаг Амар гэдэг 30 гараад явж байна. За намаг Насан бол гэдэг. Намаг Мандах гэдэг. Би одоо 27 настай. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Том хүүхэд 7 настай. Охин маань болохоор 3 өнгөрөөд явж байна. Нэг охинтой. 2 хүүхэдтэй аав байгаа. Том нь болохоор 6 настай. Одоо сургуульд орох гэж байгаа. Бага нь болохоор ой гарантай байгаа. Анх аав болоод их л тийм өвөрмөцөл мэдрэмж төрж ирсэн да. Анхудаа яг төрхөн өрөөлөө хамт орсон. Тэгээ тийшээ ороод ингээд яг хамгийн анхны яг төргөөд охиноо харсан мэдрэмж бол ингээд бүх юм болчлоо. Ингээд юм одоо эрүүл ингээд төрсөнд нь амар баярлаад тэгээ ингээд бүх юм болчлоо л гэж дотроо бодсон. Анхны яг төрсөн сэтгэл мэт юм лээс. Би нөгөө нялх хүүхдээ ерөөс нүдээ нээхгүй байждаг гэж бодсон. Тэгсэн чинь эмнэлгээс гарах гал тэрсэн чинь юм үлгийтэй дотроос нь амар том 2 харнууд харж ирсэн. Тэгэл нүдээ нээцэнгээ харж идэм байна даа л гэж гайхчихсан байгаа. Энэ бол төсөөлж байгаа муутай л байгаа юм чи тэгэл тэрэл. Тэгээ мэдээж нөгөө хүүхэд төрсөн учраас маш хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг бол маш их ойлгож ирсэн. Тэгээд ер нь их тийм хариуцлага нэмэгдэж байна да гэдэг мэдрэмж айгүй төрсөн. Анх охинтой болох мэдрэмж бол маш гоё. Эцэг хүн болох мэдрэмж бол ер нь энэ бол амьдралд өөрөөр тохиолддог мэдрэмж биш учраас нандин гоё мэдрэмж. Гэхдээ тэр үеэс хариуцлага хамгийн дөрөв бодогдож эхэлсэн. Өөрөө хүн юм бэлээ. Айгүй олон хүмүүс хүн биш нэг юм зүгээр ингээд төлөвлөцдөг байхгүй. За нэг юм хүүхэд гаргаад уйлаад ингэн гэсэн чинь эн чи яг хүн харилцсан бид нартай. Тэгээ өөрийн гэсэн үзэл бодолтой болж эхэлнэ. Тэгэл өөрийн дуртай дургуй зүйлээ илэрхийлнэ те. Тэгэл хүн гэдгийг амар сайн одоо ойлгох хэрэгтэй юм шиг үлээ. Энэ хүүхдийнхаа хинтээ найзалж хүүхдүүдийг юу гэж өрөөдөө мэдтгүү. Тун сайн мэдэн шүү. За охтууд нь 3 найз охин байдаг. Хамгийн сайн найз нь манай хүүхд одоо орон сонирхдог. Физик их сонирхдог. Дуртай зүйл нь бол дуулах, хүжиглэх. Бид хоёрын хамгийн их дуртай зүйл бол аялах, зугаалах, алхах, хөдөө аялахтын зүйл дуртай. Тоглоом тоглоно. Тоглоомыг нь анхааралтай сонсоод өөрхөн хийж байгаа амиг ингээд анхаарад байхаар амар дуртай байдаг. Тэгэл тэрийгээ тайлбарж өгөөл энийг ингэж хийсэн тэгсэн. Том болоод цагдаа болно гэдэг байгаа. Ирээдүйд яаж өөрчлөх вэ? Хүн болвол бүр зөвхөн хамгаалах биш хүүхдийг хүмүүжүүлэх, хайрлах, эхнэрийн халамжлах, хайрлах бүхий зүйл дээр эрх хүний оролцоо бол хамгийн чухал гэж үздэг. Тэгэл яг ийм хүн охинтой минь одоо юу гэх ханилаад суугаад ажиглалтай амьдраасаа яг тийм хүн би өөрөө байх хэрэгтэй юм. Яг охинтой ямар хүн хүсэж байна? Ямар нөхөр эр хүн хүсэж байна? Яг тийм хүн өөрөө би байх хэрэгтэй юм гэж бодоод яг тийм аав байх хичээдэг шүү дээ. Одоо нөгөө наснаас л хамаардаг байх л та. Одоо жоохон хогшоо аав болчдаг, залуу аав. Миний хувьд болохоор амар залуу аав болсон болохоор аль болох ойрхон чаа хүүхдийнхаа сайн найз нөхөд хичээдэг. Хүн гэдэг чинь харилцаа маш чухал байдаг. Тэгээд би бол яг мөнгөө ч олон хүүхдээ шаарддаг аль аль нэг. Одоо 100 бол бит хоёр одоо ингэ цэцэрлэггүй ингээл хоёулаа өдөржингөө хамт ингээл энэ тэнүүгээр одоо гулээ дарна гэж ярьдаг шүү дээ. Гулээ дараал ингээд зугаалал өдөртөө хэрэлт үедээ хэрэлтээ сайдлах үедээ сайдалцаад үнэлцэх үедээ үнэлцэл явж идэг тийм л хоёр юм аа. Би илүү хүүхдтэйгээ ойрхон найз байхыг хүсдэг. Тэгээ би хүүхдийн хүүхдтэйгээ цухтаа хөл өмгийн тоглолт үзэхээр дагуулад явна.
жоон том болохоор бид тээр цухтаа тэгэл олон тийм их огчуддаг шүү дээ. Мэдээж хүүтэй байгаа шүү дээ тий. Охинтойгоо бэхээр арай өөр огчуддаг. Охиныгоо яг тийм ийм хүн болоосоо гэхээсээ яг өөрийнхөө л байгаасаа үстэй. Нэг хүмүүсийн нэг хүүхдээ хүмүүжүүлэх философи гэж байт юм шиг. Өөр өөрсдийн гэсэн нэг арга барилчт юм уу тий. Би бол охиноо илүү чөлөөтэй тэгээд тийм жоохон хариуцлагатай хүн болоосоо гэж боддгийн. Миний охин хэрвээ ингэж өөрөө сонголт хийсэн бол тэрнийхээ хариуцлагыг өөрөө хүлээгээрээ. Эр хүн бол хүчтэй, мундаг тийм байх нь бол гол зүйл биш. Эр хүн бол хариуцлага өгөөмөр байдал хамгийн чухал. Тэгээ үүний дотор бол хамгийн чухал зүйлийг бол залуучуудыг би хариуцлагатай эр хүн, хариуцлагатай аав байгаасаа гэж хүсэж байна. Хариуцлага гэдэг бол гэр бүлдээ ажлын хамт олон найз нөхөд дотроо нийгэмдээ улс орондоо бүхий зүйл салбарт хариуцлагатай эр хүн байгаарай гэж уриалмаар байна.